Хандвын цуглуулад би өөрөө идчихсэн. Чамайг буулаад дээр нь тогтоомын талбай барьчихгүй минийгөө. Тэр чинь бол учирлын нэрэмжит тоглоомын талбай. Доор нь учирлын зохицос байхгүй. За сайн байна уу гişүнэ. Тайлбар мэдээ авчи. Ой яна. Сая энд гаднаас руу орж ирсэн. Хана он бол. Оо. За сайн байна уу. Тайлбар мэдээ өгч шүү дээ. Та энд яагаад нуугдаад байгаа юм бэ? Гэхдээ нуугдаагүй энэ сая би юм хайгаад гэж би нэг хувцас аль нь миний хувцас лээ юу? Энэ юу яа дээ ариутгалтаа сайн аваад энэ тэгээд би энэ хувцас аваад энэ. Өнчин дөрөв хүүхдэд иргэд хандив одоо босгож өгсөн мөнгийг яагаад өөр зүйл зарцуулсан юм бэ? Би дээр ийм мартад дэлгүүр хэсэж хагаад гарч ирээд энэ машина угаалгаад оронд нь тэр хоорондоо хувцас аваач. За энэ дөрөв хүүхд буцаагаад оруулчих байна. За хандивын мөнгийг яагаад өөр зүйл хандивыг нөгөө багш нар маань өгсөн. Тэгтээ яг би нөгөө өөрийнхөө хамаатны нэрдэд байрыг авчихсан. Би тэр хандивын цуглуулад би өөрөө идчихсэн. бүлээн түшээж байгаа. Тэгсэн одоо тэгээд угаасаа баригдсан. Монголчууд угаасаа загсны санамжны амжилт 1 хоног сэвэгдэл мартна гэж бодоод би тэр хооронд нь ерөөхдөө бол өөрийгөө ариусгаад хувцс унраа угаагаад цагаан сардаа бэлдээд том юмнуудаа угаая гэж бодлоод би нэлийн эвгүй байдалд байна. Юу лээ? Юугаа яриад байна. Хувцаа би бол энд дуугаачдیں۔ Гоё хурдан хямдхан ариутгагчтай. Тэгээд миний бүх хөшиг хүнжил том юмнуудыг 35 амар сайн угаачдیں۔ Танд дээр одоо ямар асуудалтай байсан хүнийг шоронд оруулаад ямар хүнийг шоронд булаа ичваа. Ямар юм чинь бас тухайн үед бол нөгөө миний юм ирсэн байсан болохоор нэг нь шоронд хийгээд нэг нь шоронд булна гэж зүгээр ууртаа үедээ би тийм комент бичсэн. Тэрнээс бол би тэгээгүй.